Яа, хоолой зангираад байгаа юм. Өчигдөр Монголоос ирсэн. Монголоос бараа маань ирээд ихчээс маань бараа ирээд. Охин нэг сар хүртэл би уулна гордохгүй гэл ингээ амар хичээгээд тэгээд яг нэг нас хүрдэг даван дээр Австралийн маягч маань охинд нэг насны төрс өдрийн мэлийг явуулнаа гэд хэлсэн чинь ингээ гордоод тэгээд бүр ингээ зүүн талын бүх бүр ингээ амар өвдсөн байхгүй юу. Тэгээд Австралийн маягч маань Израиль руу бараа явуулах гэдэг байгаа шүү дээ. Тэгээ Үрхэмтэн маягч руугаа уйлцаалгаад би танаас гордчихлоо. Хоолойгоо хүнд та яах гэж тэгэж хэлжээдий гээд хичээгээ загнаад тэгээд одоо охин маань бараг нэг нас 6 сартай байна уу. Тэгээ өчигдөр гордолтын маань гаргах бараа маань ирээд тэгээ бүр сэтгэл дэвтээд ёо ингэж нэг хүүх гайгүй боллоо. Зүүн талын хүүх ингээд сүн ширгээд бүр алуу болцсаахгүй. Тэгээд охин маань зөвхөн баруун талынхаа мөмөг идчихэж байгаа. Ингээд том жижиг хөхтөө болчихсон байна. Ёо тэгээ өчигдөр Монголоос бараа ирээд тэгээ амар гой юмнууд ирсэн. Тэгээд unboxing видео хийх хүч өгөөрэй. Ёо. Түгсээр гол нэг манай их хөөрхөн зургийг маань бүр хэвлүүлээд тэгснэ ингээ хойно гой захиа бичиж чихээ бүр бичгийн хэвийг бүр амар санджээ. Тэгээд өчигдөр нөхөр маань явж аваад ирсэн. Тайм гой ном миний бүр ингээ загсан сорхогдсон хатан номыг маань явуулсан. Зөндөө гой толгооны гой л тэ охинд маань амар хөөр юм явуулсан. Би таад тэ YouTube бичдэг болгоод оруулъя. За unboxing видео байлаа. За ээж охин ээж нь гараа өгье минь охин. За хөтлөөрэй. Заавал хөтлөхийн гинэ. Яана. Заавал хөтлөхийн гинэ гараас энэ харж гин үү? Уцаа унгасаа бит хоёр. Охинтой хамт гадаас хэлхэлхаар явж байна. Тийм ээ минь охин. Ээж охин ч гоё нөгөө хуцаа мусцаа. Тэгээ таад бас төрж гарсан хүмүүст янз бүрийн юм хэлж барихтаа боломжтой байгаарэ манайхаа. Болохгүй шүү. Миний охин чинь яг цэцэгшгэ өнгөтэй шүү дээ миний охин. Мемоса. Ээж охин чинь яг цэцэгшгэ өнгөтэй юм уу? Чи ямар хөөх юм бэ миний охин? Болгоомжтой миний охин. Юу вэ миний охин? Зээжтэй харуулчих. Харъя миний охин. Гэхдээ гадаадд бас манайхаа гордон гэж байдаг юм шиг л шүү дээ. Би тэгээд бүр болохоо агаад нөгөө нэг emergency нөгөө нэг call хийгээд зөвлөгөө авдаг number байд юм лээ. Тэгээд тэрнрүү залгаад ингээд хэлсэн нөхцөл байдлаа хэлсэн чи ойр сэтгэл санаа хөдлөхөөр юу болсон тэр гэл сүртэй асуултууд асуугаад тэгээд нөгөө нэг хөхний булчин чинь нөгөө нэг булчин штэ эн чинь булчин болохоор нөгөө нэг сэтгэл санаа ингээд хит баярлаж эсвэл хит ингээ яхаар нөгөө хөхүүл хүн чинь өөр амар эмзэг болохоор тэгээд тэрнээсээ болоод ингээд юу яад юм шиг үлээ. Булчин нь зангираад тэгээд ингээд сүүн зангирж ийн гэсэн үг штэ. Тэгэл амар сүртэй 3 цаг тутамд ингээл амар хөрхөө. Нааш минь хойлоо одоо явъя гэж охин болсон. Зөндөө гадаа байлаа. Тэгээ 3 цаг тутамд залгаж асууд юм үлээ. За одоо яаж ин гэдэг хит хүндэрсэн шинж тэмдэг илэрх юм бол антибиотик өгөөд тэгээд би антибиотик угаагүй л дээ. Тэгээ өөрөө нь гайгүй болчихсон. Тэгэл мөс зүс тавиал. Масаацсаа чигээл. Йоо амар өвдсөн шүү те миний охин. Сайн уу манайхаа ёо за нөгөө нэг сэтгэл санаа амарсан гэсэн шиг нөгөө нэг ачаа ирэнгуут задлчаад тэгээ баараг нөгөө бичлэгээ мартаад бүр хичнээн ч хонцсон амар удаан болсон байна. Тэгээ ямар ч гэсэн аль үжээ нээж мэгээд ингээ unboxing энэ төр хийцэн. Гэхдээ би та хэдэд нөгөө амлсан ёсороо яг хөөрхөн юу Монголоос цэгсэн бас их Австрали хч маань юу явуулсан бэ гэж та хэдэд харуулъя заяа. За тэгээд ямар ч гэсэн нөгөө нэг юу ахгүй Австрали хч маань нөгөө нэг нааша ачаа явуулъя гэсэн чинь яг нөгөө тухайн үед нөгөө шиппинг нааша боломжгүй байсан. Тэгээд ингээ Монгол руу явуулаад тэгээд Монголд ээж аваад тэгээд ачаан дээр нь ачаа нэмээд тэгээд би нааш нь ингээд авч байгаа байхгүй. Айгүй олон ийм ажиллагаа болсон. За тэгээ ямар ч гэсэн Монголд ноцсон чи хөөрхөн ээж ингээд манай нөхөрт ийм хөөрхөн Монгол цамц мамц ингээд нэмцэн тэгээ манай нөхөр бүр энийг ингээд чухал уулзалт бүр ажил мэжилтанда ингээд
өмсөө яваад байгаа амар хөөрхөн. Айгу гой зөгч би таад зургийг нэнд оруулъя заяа. Тэгээд анхных нь Монгол цамц нь болохоор амар таалагдаад ашиг лээ. Энэ зүүн одоо Монгол очихтой гоё зориулж юм авандаа нөхөртөө гэл бодоод байна. Охиндоо бас зориулж юм оюуландаа гэл. За тэгээ Монголоос бас ийм хөөрхөн би нөгөө толгойн гоёл загсан байхгүй юу? Энд ингээд нөгөө нэг Physical Asia энтер гэл ингээ гой нөгөө нэг Монголоо ингээд хийсэн шоунууд ингээд гарсан чинь ингээд амар Монгол маань бодогдоод тэгээд ингээд дээлэн дээр юмнууд ингээд бүр ингээд дээл мэлэн дээр ингээд зориулж ингээд өмсгөө. Тэгээд ийм хөөрхөн тэгээд бүр ингээд эмхтэй байхгүй юу? Тэгээд эмгийг нь би ачлаагүй тэнд нөгөө нэг эмийг нэг газараа хийчих. Тэгээд ийм хөөрхөн толгойн гоёл тэгээд эннээс гадна бүр хараа манайхаа толгойн гоёл ингээд захиад тэгээд энийг бол охиндоо ингээд авсаа тэгээд ингээд хөөрхөн ингээд зүгч болдог гоё юм миний охин. Мэ. Би тэгээд одоо ингээд яасан доо YouTube бичлэг энэ төр хийхдээ ингээд тэ ингээд охиноо заавал унтуулж байгаа л тэгэл ингээд хийн мин ингээд тэгээд ахаар ингээд амар нонсенс болоо тэгэл ингээд амар утгагүй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд охинтой хамч гэсэн яагаад болохгүй гэж ингээд YouTube vlog бичлэг охин маань ингээд ороод ийз гэж бодоод бас тэгээд хөөрхөн хийсэн байгаа шүү. За тэгээд ааштай манайч надад ингээм амар хөөрхөн юм цүнх явуулаад энэ нөгөө цүнхнийх нь утанд нь өөрийнхөө бас нөгөө цүнхийг хийцэн. Би хараа манайхаа ингээд нэг амар сүртэй цүнх мөнх гэдэл байдгүй байхгүй юу? Нөгөө нэг одоо амар минимал байх гэж хичээгээл гэртээ юу н айл болох баг хог новш цуглуулахыг хичээгээл тэгээд тэрэн дээрээ хүртэл ингээд би өөрийнхөө хууцаас тэгэл аксессуар янз бүрийн юм юмнууд айгүйх ингээд зай эзлэлээдэг шүү дээ. Тэгээд тэрэн дээр би ингээд яг хүнд бол ингээд нэг ээлжийн гой цүнх тэгээд ингээд гоёлын цүнх тэгээд ингээд нөгөө лаптоп топ энэ төр багтдаг минийхэн битээ. За лаптоп энэ төр байхт болно гэд тэгээд дийж бодож исэн чи арай ашгүй надад нэг юм борол цүнх байгаа. Тэгээд тэрэн дээр ингээд харуулаад их ч маань арай ашгүй гоё яг надад миний бодож исэн юм цагаан хөөрхөн жижигэн цүнх явуулсан гэлээ. Тэгээд тэр бүр ингээд амар хөөрхөн. Тэгээд ингээд амар хөөрхөн би нөгөө хоёр нэг айл явахта хөөрхөн дрессing хүмүүсэд халтар болоод ингээд laundry байгаа. Тэгэхээр дрессингийн зургийг би ясанд оруулчих. Тэгээд тэрэн дээр ингээд хөөрхөн юм өмсөх ийм хөөрхөн шинэлтэй ийм хөөрхөн юм топ заяа баатах чинь баг ингээд юм болгон дээр өмсүүлээ тэгээд багтаас өмнө гээл нөө ярандаага бэлдээ тавьсан бүх юмыг маань мемосоо аваад өөр тийш нь тавьчих. Тэгээд би ном захисан юм аа. Тэгээд тэрэн дээр ингээд би сургалтын хат ном захиад тэгээд одоо иймхэн хуудас үлдсэн байна. Ингээд уншицсан. Тэгээд ингээд яг таалагдсан хэсэг дээрээ нөгөө нэг мартахгүй гэсэн хэсэг дээр ингээ гоё тэмдэглэл үлдээгээ яваад байгаа. Таад маань харж байна. За ингээд хөрхөн тэмдэглэл тэр бичээд яг энэ хэсгээс нэг юм сурвал зүгээр юм байна гэл. Үнэхээр таалагдж байгаа. Таад маань заавал ингээд навчиг олон сар жил хүлээн ингэж байх биш ингээд энэ төр номд сургалтын хатан 30,000 төгрөг гээд байна лээ. Таад маань очиод аваад үзээрэй. Тэр тусмаа ээж болсон. Тэгээд шинэхэн ээж эмэгтэй хүн болгоны унших одоо юм түүхэн гоё ном байна гэж би харсан. Маш олон мэрэгэн ухаан дотроо агуулж илээ. Тэгээд бас яг ингээд миний одоо алхаж байгаа удирдалтай маань амар таарж байгаа болохоор би энэ номонд бүр ингээд яг K-драма Korean drama үзэж байгаа юм шиг л бүр ингээд дотор нь ороод үйл явдал болгоныг нь хүртэл ингэж ингээд тунгааж аваад тэгээд ээж хүн яаж бас хүүхдээ хөгжүүлэх ёстой юм байна те яаж өсөх ёстой юм байна тэгээд айгүй олон зүйлсийг суралцж байгаа. Тэгээд би та хэдэд энийг уншиж яг одоо энэ хэдхэн хуудас үлдсэн байгаа уншиж дуусчаад carousel нөгөө нэг swipe post бэлдээ гэж бодод байгаа. Яг highlight хэсгүүдээр нь. За тийм манай хөөх ихч маань би аль хэдийн энэ бүсгүн код гэдэг ном уншсан л та. Гэхдээ айгүй олон жилийн өмнө уншижсэн. Олон жилийн жижигээс Ингл тахта Монгол тахта. Гэхдээ одоо нэг жоохон дахиж сэргээж уншиг гэж бодоод байгаа. Манай ихч маань хөрх өөрөө уншиж чаад тэгээ явуулсан юм шиг байлээ. Тэгээд энэ амар хөөрхөн ийм анхудаа би ийм цадыг алдсан сараан гэдэг ийм шүлэгтэй ном анхудаа бас
авч үзэж гин. Тэгээд хаяа хөрхөн гарч эхлэхаар амар хөрхөн юмнууд байна лээ. За тэгээд миний бас гол зорилго маань ингээд хөрхөн биелсэнд амар баяртай байгаа. За тэгээд